Having a ring on the Монголын мөх ардтанд энэ өдрийн мэндийг хүргье. Би Булган аймгийн Бугцмыг дунд төргөө нөхрөлийн дараа гутсан гэдэг залуу байна. Өнөөдөр голынхоо залуучуудыг цогцолдоод нэг бичлэг хийх гэж байна. Ямар бичлэг хийх гэж нэхэр одоо Монгол хүмүүс байгаа нутаг орондоо эзэн одоо байгаль дэлхийн ууд бас урган цэцгээс зан амьтнаа хайрлах цаг нь болсон юм а гэсэн үүднээс энэхүү бичлэг хийж байна. Тэгээ бичлэгтэй наавтайгаараа гэж. Сайн байцгаана уу? Би Булган аймгийн Бугцмын дунд төргөө нөхрөлийн орлогч санхүүж Гамбаяр гэж юм байна. За тэгээд манай нөхрөлийн гишүүд бол ойдоо тогтмол үзлэг шалгалтыг хийдэг. За өнөөдөр бол үзлэг шалгалтыг баримжуулах журмаар ингээд бичлэг болгоо хийж байна. Тэр ингээд шалгалтаар явж байхад одоо ингээд энэ зурцсан бодлоодыг ингээд дайраа дээр нэг буллаад унгаацсан ийм сэтгэлгүй ийм арчаагүй баймиргүй байна. За сайн байцгаана. Би Булган аймгийн Бугцмын дунд төргөө нөхрөлийн дэштэрч хүн байна. Ам байцч дэштэрч хүн байна. Ингээ би хариуцсан газараа тусгаарлалт хариуцсан газараа юу хийгээд шалгалт шүүлгэлтийг явьж байна. За ингээд шалгалт шүүлгэлтийг явж явах хугацаанд энэ ойр авд нь унаанг нарийн босон мод өнтнөр их хэлбэг байхад унаанг авахгүй танд босон мод унгааж хийж авсан байна. Энэ Булган аймаг Бугт Эрдэнэт эднээс мод машин орж ирж улгайчд орж ирж ин улгаа хийж явж дан модыг их шилж унгааж авч явсан байна. Тэгээ нарийн зулцсан модуудыг их унгааж сөвдгөж дайрж унгаасан байна. Ингээ үзлэг шалгалт хийгээд явж байхад одоо ингээд залгаа одоо аймаг сумдуудын хүмүүсүүд хууль босоор мод хэлчихэж байна. Тэгээ мод хэлэхдээ дандаа ингээд босон моднуудыг ингээд шилээд унгаагаад явсан. Тэгээ хажууд сайхан ингээд газрын унаан энэ сайхан нарийнхан хуурай моднууд байхад энэ бүгдийг ингээд авахгүй дандаа шилээд явсан. Ийм сэтгэлгүй, ийм арчаагүй, ийм хүн чанаргүй баймаар байна хүмүүсүүдээ. За ингээд тэр хүмүүсүүд ингээд байгаль сүйтгэсний сөрөг нөлөө нь болохоор хамгийн нойр нэгт бол булаг шанд гол горих ингээ багасж байна. Хоёрдугаарт болохоор энэ ялах моднууд ер нь хатаж их унж байна. Одоо энэ мэтчтэн тэгээд нөгөө нэг юунууд босоо моднууд жил болгон их унж байна. Гуравдугаарт одоо мал бичирлэхэд одоо энэ их унаан энэ хог хаяад явсан нь болохоор мал бичирлэх хүндрэлтэй өвснөг орох гэдэг юм хэцүү байна. За ингээд бид гур болохоор өргөт ажлаа хүлээж аваад 14 онж байна. Цаашдаа бол одоо дахиж энэ байгалаас үүсгэх юм асуудал бол байх ёсгүй. Тийм болохоор ойн байцаагч орлогч дарга нар одоо хариуц хэсэгтэй шалгалтыг 7 хоногт 2-3 удаа хий. Шаардлагатай бол нөхрөлөөс дахиад нэмэлтээр 3-4 хүн авч ажил. Бид нэр одоо нэгэн тийм албанчлаад ирсэн юм чин одоо энэ байгаль дэлхийн харилцаа хамгаалалтын төлөө бүгд хамтдаа хичээгээд зүтгэцгээе.